Сайн байцгаана уу? Шинжлэгээр олж байгаадаа баяртай байна. За, хэдхэн минутын дараа би одоо ханаг цэцэрлэгээс нь авахаар явах гэж байгаа учраас энэ хоорондоо та эзтэй нэг сонирхолтой зүйлс гяс ярьж өгчөөд гарыг гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн мэдлэгийг та хэдийн уншсанчлан Японд өмсөж болохгүй хувцснууд. The first time I saw you through the boba shop window, I didn't think it was you. Ер нь бол Японы хит баригдмал их дүрм журамтай тийм ус гэдгийг та сонсч ирсэн байх. Эсрэгээрээ Японч амар гажтай өстэй хүмүүс хүссэн юм өмсдөг, сонь юм өмсөө явж идэг гэсэн тийм яриануудыг ч ихсэн сонсч ирсэн байх. Тэгэхээр ийм хоёр нэг сонин эсрэг тэсрэг зүйл хоорондоо ингээд нийлээд нэг бол ингээ хит баригдмал юм шиг, нэг бол ингээ хитрхи задгаа юм шиг. Тим хоёр ертөнц энд ингээ нэг байж идэг гэж хэлж болохоор. Тэгээ яг нэг иймэрхүү бичлэг хийхээр хүмүүс хаанаас нь тийм өмсөж болохгүй. Өмсдөө штэ. Манай тэр лав тэгдэг, манай энэ ингэдэг гэд ингээ ороод ирдэг. Ерөнхийдөө за нэг хүн амын 60-аас дээшгээ 70% ч юм уу нэг иймэрхүү бодолтой байдаг гэдгийг энд цохон тэмдэглэе. Яагаад ийм хувцс өмсөж байгаа юм бэ гэдэг маань тухайн улсынхаа цаг агаар олон жил одоо энэ цаг агаартай дасан зохицож ямар хувцс өмсөх юм бол одоо энэ цаг агаарыг хамгийн аятайхнаар давж чадах юм бэ гэдэг тэр олон юмнууд нь ингээ шингэж ийм хувцс өмсвөл зүгээр юм байна гэдэг тэр үндснийх нь хувцс нь гарч ирж байгаа. Тэр үндснийхээ хувцсыг ингээ баг зэрэг өөрчлөөд Европын хувцстай бас ингээ хологдоод тэгээ одоогийн хүмүүсийнх нь өмсөж байгаа хувцсных нь соёл нь гарч ирсэн гэж хэлж болохоор. Тэгээд одоо миний энэ өмсөж болохгүй гэж хэлж байгаа хувцснуудыг бол ерөнхийдөө эндхийн Япон ихэнх эмэгтэйчүүд бол баг өмсөхгүй. Гэхдээ гадаад хүмүүс хэрвээ тэр хувцснуудыг өмсөө явж байгаа юм бол ерөнхийдөө жоохон зөөлөн. Энэ гадаад хүн юм чинь эсвэл нэг тиймэрхүү арай нэг жоохон өөр энд дурддагдж байгаа юмнуудыг өмссөн хүн явж байгаа юм бол хараад энэ Япон хүн биш байна гэдэг ч юм уу тийг шууд мэддэг. Бүр тиймэрхүү хэмжээний байдаг гэж ойлгож болно. Тэгээд дээр нэмээд одоо энэ хувцснуудыг бүр өмсөж болохгүй гэдэг зүйл бол биш. Харин хэрвээ энийг өмсөх юм бол харин одоо маш олон хүмүүсийн нүдийг өөр дээрээ татна. Дээрээс нь одоо эмээ өвөнөр арга өрөөр янз юм хэлж магадгүй. Арга өрөөр биш ч гэсэндээ яг наанаа шууд ямар хитрхи задгаа юм бэ ч юм уу тиймэрхүү юмнуудыг шууд ингээ бас хэлэх магадлалтай учраас тиймэрхүү юмнуудыг авнаа гэсэн жоохон сэтгэлийн бэлтгэлтэй гэр гарч болно. За ингээд юу яг өмсвөл гайх юм. Одоо юу өмсөх юм бол дүрм журмыг эвдээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөх талаар яриалгаа хамтдаа орцгоё. За нэгдүгээрт нь бол эрт үз. За ингээд гадуур гүүхэд дасгалын эрт үз гэж хэлдэг шүү дээ. Гадуур гүүхэд йог хийхэд ч юм уу өмсдөг тэр эрт үзийг бол энд дангаар нь өмсөд явж байгаа яг Япон хүн бол үнэхээр байхгүй. Гадуур уг нь бол гоё бие дэвтэйхэн тэгээд дээрэс нь бас гоё загварлаг харагдчихээн яаж эвтэйхэн гоёор өмсөж болно. Заавал дасгал хийхдээ ч юм уу гүүхтээ өмсөх шаардлагагүй өдөр тутамдаа ч гэсэн өмсөхөд гоё байдаг бол энд бол тийм ойлголт ерөөсөй байхгүй. Тийм эртүүцийг хэрвээ өмссөн бол дээгүүр нь заавал юм богинохон шорт өмсдөг. Яагаад гэх юм бол тэр одоо эмзэг хэсгүүд нь ингээ гараад байна гэж үздэг. Ер нь харагдаад байна гэж үздэг. Тэгэж явах юм бол үнэхээр ичмээр гэж бодож байгаа. Учираас тэрнийхээ гадуур нь шорт өмсдөг. Би ч гэсэн одоо шорт өмсдөг. Би миний гүдэг эрт үзсний гадуур бол заавал шорттой л гадуур явдаг. Би ч гэсэн одоо ер нь тэгж явж чадахгүй. Харин спорт заал болон тийм йогийн сургуулиуд дээр бол мэдээж шууд тийм йогийнхаа өмчтэйгөө йогийн эрт үзтэйгээ байж байгаа хүмүүсийг бол харж болно. Тэгээ эрт үзтэй адилхан байкер шорт ч гэсэн ерөнхийдөө жоохон тийм байдаг. Хэрвээ байкер шорт өмсөх юм бол бүр юм бөксөд арсан ч юм уу тийм урт юм дээгүүр нь ингэж нэлмэлгэж өмсөж тийм тохиолдлууд ер нь харагддаг. За хоёрдугаарт нь эрт үз мэдээж сонирхоо амын чи эрт үзнийхаа дээгүүр нь өмсөж байгаа бра эсвэл одоо макнод танк топ ч юм уу эсвэл тюб топ ч юм уу тиймэрхүү хувцснууд бол энд дангаар нь өмснө гэсэн ойлголт бол байхгүй. Мэдээж өмснө. Тэрнийхээ гадуур нь заавал нэг юм бүр нэг тоорч болтгоо ингэж гадуур нэг олж нөмөржиж санаа намардаг. Яагаад гэх юм бол энэ биеийнхаа юм их арьс гаргахыг ер нь тийм ичмэр зүйл, дүрм журмгүй, ёс журмгүй зүйл гэж боддог учраас
тийм их арьс гаргаж ирнэ явдаггүй. Ямар санд хүүхдүүд нь хүртэл одоо бүгдээрээ тийм байдаг. Одоо жишээ нь ананд ингээд сургуульд орчоод сургуулийнхаа өмсөж явж байгаа подуулкныхаа дотор нь юм хөлс нэвтрүүлдэг, хөлс шингээдэг дотор хувцас гэж өмсдөг. Тэр хувцас нь мак байгаад байсан чинь мак өмсмөргүй яагаад гэвэл миний ингээд суг харагдаад байгаа учраас би ичж гин гэж хэлж байгаа. Тэгэхээр сургууль дээр хүүхдүүд тийм ярьдаг. Одоо ийм багасаа ингээд сугаа гаргах нь жишээл юм бол ичмээр зүйл гэж боддог болцсон. Тэ миний хөө сугаа гаргахаас ичдэг үү? Сургууль дээр ингээд сугаа гаргах нь хазагаши. Нанде хазагаши. Нану? Сугаараа харах юм уу? Сугаа ингээ гаргаад хүүхдүүдэд сугаа харагдуулах нь. Яа дэлхөр дэрэн хүн үстэй юм чам. Үстэй. Тэгтээ хүүхдүүд чи өсөхгүй зү. Тэрэндээ үстэй хүн. Өстэй хүүхд байд юм уу? Тий. Төмсөнгүүтээ гидсэн гараад хүүсэн гараа явж байгаа бас эмэгтэйчүүд ер нь нэлээд ховор байдаг гэж хэлж болно. Харин тэр орчин үеийн залуучууд нь одоо холигдаг тийм Токиогийн одоо хид хідэн тийм алдартай хотууд байгаа шүү дээ. Тэр хідэн хотууд тэр хідэн гудмуудаар бол одоо дуртаагаараа хувцалсан, дуртаагаараа кул хувцалсан, одоо жинхэнэ нөгөө нэг экстра хувцалсан тийм хүмүүс ч юм бол тэрүүгээр ингээ байж байгаа. Тэр хүмүүстэй бол одоо ярихгүй шүү дээ. Тэр хүмүүс ч юм бол одоо миний яриад байгаагаас тусдаа өөр нөгөө ертөнцийн болчиход байна шүү дээ. За тэгээд энэ tube top ч юм уу өмсөд энэ одоо хөхний энэ зураас мураас ч юм уу тийм хөхний мухлаацны хэсэг гарцсан явж байгаа юм бол бүр зүгээр баг нууцаар бичлэгэнд өртөхөөр баг ингэж харах байхаа би ч гэсэн одоо баг харах байхаа. Тэгтээ яг тийм муухай гэд миний хувьд бол тэгтээ муухай гэдэг утгаар юм биш. Ямар гоё юм бэ л гэж тийм хүн хараагүй учраас ингээд хараагүй удцсан учраас шууд одоо харц булаана гэдэг утгаараа гэх юм уу те. Тэгээ манай октоодын нөгөө өмсөд идэг нэг юм чинь юм гоё нэмэлт утастай юм хөхөвч энтрээд шүү дээ. Тэр утсан ингээд гаргаж өмсөх нь бас юм стайл энтертэй. За тийм юм явж явах юм бол бүр зүгээр секси. За 3 дугаарт нь бол бикини гэхдээ яг Японы далайн эргүүдээр бол бикини өмсөө явж байгаа эмэгтэйчүүд байдаг. Манай найз охин юу бүр бикини өмсөх нь атгаа бүр ингээ зүгээр хамаг ямаа гаргаа нүцгэн бие шараад хөвтчихэд юм билээ ш. Тэгээд тэгжсэн. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс ч гэсэн байгаа гэдгийг энэ хэсэгт ингээ нэмж хэлээ. Гэхдээ энэ дээр би юуг ярихыг хүссэн байх юм бол одоо пул байдаг ш. Супер пул мүл гээд бүр юм нөгөө олуула гадаа юм хиймэл том пул нүүц дээр хүүхдүүдэд тоглуулдаг тийм газрууд дээр бикинитэй очих юм бол бас нүд болно. Тэнд ингээ очиж байгаа эмэгтэйчүүд юу өмсдөг вэ гэх юм бол шүү дээ. За баг арьсан ил гарсан юм байхгүй. Эртөө өмс чинь. Тэгээ доовор нь бараг нэг юм усны пүүлийн гутал өмс чинь. Тэгэнгуутаа дээгүүр нь цамц. Тэгээ нөгөө нэг жижигхэн шортоо өмсөөд дээгүүр нь юм малгай өмсөөд эсвэл юм сарвч зүгээд тэгээ дээрэс нь нүдний шил зүгөө бараг л маск зүүцэн тэгээ дээрээ бараг ингээ шүхртэ ингээ явждаг. Арьсаа тэгж хамгаалдаг. Дээрээс нь ер нь тэгж арьсаа ил гаргадаггүй гэдэг чинь. Одоо зөвхөн тэр өөр хэсгүүдэд биш. Зүгээр л одоо хувцас тайлаад ордог тийм пүүлний хэсэг дээр хүртэл тийм амар байдаг. Тэгэхдээ нөгөө талаараа нэр үнэхээр ингээ арьсаа хамгаалмаар бүр санагддаг байхгүй тэднийг харангуут яа миний энэ одоо түлэгдээд эхэллээ да. За гэд боддог. Тэгэхдээ нэрнгээсээ яг Японы энэ нарчин бүр үнэхээр амар хурц байдаг учраас магадгүй тэгж хамгаалах нь зөвч байж магадгүй гэж бодож байна. Тэгээ одоо пүүл дээр тэгэж өмсөх нь байтугай манай хэд ч одоо ийм миний одоо энэ харагдаж байгаа шиг ийм мөртөө даашсны дотор нь заавал подолк ч юм уу одоо энэ шиг ийм цамц ч юм уу дотор нь юм уу гадуур нь ямар нэг юм өмсчиж явдаг тийм хүмүүс штэ. Тэгээ одоо Америк хүмүүс бүр халаачны дотор подолк өмсөө явдаг хүмүүс штэ гэ гайхаад яриаддаг байхгүй. Дараагийнх нь богино юбк болон шорт даашнс. Богино юбк болон шорт даашнс богинохон. Ер нь бол охтууд тиймэрхүү юм өмссөн явж байгаа нь бол элбэг. Хаасайгүй ер нь харагддаг. За хөлөө бол бүр амар богинохон биш ч гэсэн за нэг гуйны голоор ч юм уу те өвдөгний жоохон дээгүүр тиймэрхүү пүнүүд өмсөж байгаа охтууд бол нэлээд харагддаг. Харин миний насныхан бол тийм өмсөө явж байгаа юм бол зүгээр ингээд эхэлдэг. Миний насныхан гэхээр ялангуяа ээжүүд гэсэн хүүхэдтэй хүмүүс ялангуяа тийм богинохон юм өмссөн явж байгаа юм бол бүр зүгээр яах гэтайгаа ямар хайши ямар муухай байлаар амтан бэ гэх. За тэр нь юу юм бэ? Гэхдээ ер нь жоохон нэг тийм таатай хүлээж авдаггүй гэж хэлж болно. Гэтэ би бол богинохон шорт өмсдөг. Богинохон юбк бол өмсдөг.
Ер нь бол хүүхдтэй эмэгтэйчүүдийн хувцас нь бол бүр нэг урттай шагаанаас жоохон дээгүүр тийм one piece тиймэрхүү юмнууд тэгэл ер нь игэл даруухан, игэл боргилийн тул тиймэрхүү юмнууд ер нь өмсдөг. Тийм арьсаа хит гаргасан, хөлөө их гаргасан юмнууд ч юм бол одоо ээж хүнд эмэгтэй хүнд бол жоохон зохимжгүй гэж үзэж байгаа. Тавд нь хит бариу хувцснууд өмнөх сэдвтэйг уялдуулаад явхад хит бариу хувцснууд гэж хэлж болно. За энэ дээр одоо нэг инээдтэй жишээ хэлэх юм бол энд юм хит бариу хувцсан өмссөн хүмүүс ер нь байдаггүй. За юу бүгнүүд нь л ихэд доошоо бан гэдэг юм сарваасан юмнууд ер нь өмсөд явдаг. Тэгсэн чинь нэг манайх нэг ойрын хөдөлтөж аваад Монголын телевиз үзээ сууж байсан чинь Монголын цаг агарын хөтлөгч гарч ирэхгүй юу. Тэгээ ананд дээр цаг агарын хөтлөгчийг харсан чинь тэр эмэгтэй мань болохоор юм бариу юм урт даашин зүмсцээс юм хөл хэсгэн гэсэн бариу тэгсэн чинь ананд тэрийг харчаад энэ хүн яагаад нэг хөлтөө байгаа юм бэ гэсэн баггүй. Тэгэхээр яагаад тийм хувцсыг анх удаа гарч байгаа хгүй манай хүн тийм хувцастай юм одоо үргэлжилсэн юм бариу хувцастай хүнийг анх удаа тэр цаг агарын хөтлөгчийг харж байгаа хгүй. Тэгээ яагаад нэг хөлтэй байгаа юм гэж сууж байгаа. Тэгэхээр энд одоо энэ бол Монголд одоо ананд ч юм бол Японд ирээд 4 жил болсон гэхээр чи энэ хүүхэд энэ хугацаанд ийм хувцастай хүнийг баг харж байгаагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хувцсыг ингэж гайхаж хүлээж авч байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол яагаад энэ биеийнхээ галбирыг гаргасан хувцсныг их өмсдөггүй вэ гэх юм бол тэ жоохон ичмээр зүйл гэж боддог. Тэгээд өөрсдийнхээ биеийнхээ галбираас бас жоохон ичдэг одоо юу гэдэг ер нь юмнууд нь юм жижигхэн хөөрхөн байхыг гоё гэж үзээд байдаг. Тэгэнгүүт өөрсдийнхээ одоо тэр өвцөг хэсгийг нь Япон хүмүүс жоохон жижигхэн байгаасаа гэж л одоо хүсдэг юм шиг байна. Тэгэнгүүт жоохон тэр хэсэг нь юм бөмбөр шүү дээ. Тэгэнгүүт тэр хэсгээ ингэж тодруулахаар жоохон муухай гэж жоохон боддог гэж нэг эмэгтэй бол надад хэлжсэн. Тэгээд дээрэс нь ер нь жоохон юм нэлэмгэр юм налимгар юмнууд өмсдөг нь энтхийн цаг агаартай холбоотой. Яагаад гэх юм бол маш их хөлс гардаг. Дээрэс нь амар халуун байдаг учраас жоохон юм салхилдаг тийм юм өмсөж явахгүй бол бариу хувцастай явах юм бол үнэхээр хэцүү. Тэгээ дээрэс нь дээр бариу хувцас нь шууд ингээл нороод биеинд одоо наалдаал эхлэхээс ахуулаад миний Монголоос авчирсан бариу хувцснууд бол одоогоор баг нэг гэж удаа өмсөгдөөгүй баха. Ер нь тийм хувцас өмсөх ёс зүй тэр одоо эдний дүрм журмаа бай гэхэд эднэтхийн цаг агаарт нь жоохон тохирдоггүй байхгүй. За дараачих нь өндөр өсгийт. Өндөр өсгийт бол энтхийн за нэг эмэгтэйчүүдийн өмсдөг стандарт нь 3-4 см л байдаг. Нэг жижигхэн хөрх юмнууд өмссөн явж идэг байхгүй юу. За минийх гарчаад ирээ дөө. Тийм шүү дээ. Яшаа тадайма. Яваад ирлээ. Дагари авсалтай. Сайн. Да 7 буюу өндөр өсгийт дээр явж исэн. Өндөр өсгийтийн хувьд Японд штэ энэ гацсан өсгийтэй амар кул өсгийтэй гутлнууд бол бас их ховор. Тийм гутлнууд ер нь за манай одоо олонхын явдаг газраар болно шүү дээ ховор ахгүй юу. Тэрнээс яг найз нөхдүүдээрээ гоё газруудад уулзъя, очръя те. Шоуди ч юм уу эсвэл гоё газар уулзаж хийдүүлээ. Хамтдаа гоё хоол идэ. Тэгээд хэдүүлээ тийм газраар явъя гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тийм спешиал өдрүүдтэй бол ганц нэг мэдээж өмснө. Гэхдээ яг өдөр тутамдаа бол тийм готлыг өмсдөггүй. Өдөр тутамд өмсдөг юм уу эсвэл офисын ажилтнуудын өмсдөг гутлын өсгийний хэмжээ нь бол за нэг 3-4 см орчим байдаг. Тэгээ нэг ажлын харилцаанд ч юм уу орохоор ирж байгаа үедээ бол тэр 3 юм уу 4 см-аас дээшээ гутлал өмснө гэж байхгүй. Ажлын харилцаанд орох гээд одоо ажил хайгаа явж байгаа job hunter дөнгөж төгссөн хүүхдүүдийн хувцаслалт бол нэг ер нь иймэрхүү байдаг. Тэгээд ер нь нэг иймэрхүү бүгдээрээ жигдхэн байдаг. Өөр гой ганган хувцас өмсдөггүй, өндөр өсгийтэй өмсдөггүй. Гутлын хувьд ч гэсэндээ ийм байдаг байна. За удаах зүйл бол мейкап. Ямар мейкап бэ гэх юм бол за одоо ер нь бол минийх шиг ийм мейкап. Тодтой орно. Тод. Энэ бол тод. Харин хин эмэгтэйчүүдийнх нь те нийтлэг будалт нь юу вэ гэх юм бол энэ хэд маань те энэ хэд маань юм жижигхэн нүртэй тэгээд нүүр нь цагаан торхон уйхан тэгэнгүүтээ мэдгүй ер нь тэдний талаар харахаар нэг тийм ингээд тийм баггүй. Тэгээд тийм болохоор
Тэр нүднийх нь бодолтууд нь ер нь ингээд нэг цайвар дөө нүдээ нэг жоохон тодсонгуудаа ингээд энэ тэнд нь гялалтсан тийм хөнгөн бодолтууд хийцэн байгаа нь ер нь их байдаг. Ер нь бол одоо гадуур явж явах дандаа л тийм хөнгөн бодогтой эмэгтэйтэй таарлт нөхөөс биш над чиг ийм бодогтой эмэгтэй бол ер нь нэрэ ховор шүү. Тэгэхээр хүнд бодолцтой хүмүүсийг бол ер нь бас л нэг их харахгүй. Мэдээж нөгөөдөл донд бол мэдээж тэр байтугай байгаа шүү дээ. За дараачих нь бол шүү дээ загварын хурцхан дуухан навтрахуухан тийм шийдлүүд гэж хэлж болно. Энэ эдийн хувьд болохоор ер нь жоохон загварын хурц шийдэл болчиход байдаг. Бидний хувьд болохоор ер нь баг энгийн зүйл болчиход байгаа байхгүй юу? За тэр загварын хурц шийдэл гэдэгт нь одоо юу арах юм бэ? Энэ жоохон одоо зоримог юмнууд ч одоо юу яж болох юм бэ? Улаан өнгийн палаж ч юм уу те. Улаан гоё бие барьсан эсвэл одоо пластиктай бие барьсан плаж ч юм уу. За эсвэл одоо тийм лаг тийм том хийтэй ганган юмнууд байдаг да. За мэдгүй нэг тиймэрхүү ямарсан загварын хурцхан дууханд нэг тийм шийдэлтэй юмнууд бол энд бас жоохон сонирхолтой харагдана. За тэгээд тэрний дараагийн хоёр жишээ бол ер нь дурдаад өнгөрч болохоор зүйлээд байгаа. Тэрний нэг нь бол хар өнгийн нүдний шилэнд бараг л зүүдэггүй айгүй сайн уу. Хар өнгийн нүдний шил нар нь нэлийн хурц мөртлөө хар өнгийн нүдний шил зүүдэггүй оронд нь зүгээр малгайгаа өмсөөл явдаг. Эсвэл яагаад гэдгийг нь мэдэхгүй. Миний сонссноор бол нэгдүгээрт энэ хүмүүсийн хувьд нүд нь бол одоо гол харилцаагаа илэрхийлэх чухал зүйлсийн нэг нь байдаг учраас нүдээ халахалдаггүй гэж сонсч байсан. Хоёрдугаарт нь нүднийх нь өнгө нь одоо бусад улс орны хүмүүсийн бодох юм бол ийм хурж ирж нар одоо хурцаар гэл болох ч юм уу тиймэрхүү юм баг байдаг гэж сонссон. Энэ бол тэгтээ худлаа гэж би бодож байгаа. Тэрээс нугаас амар хөөрхөн үсттэй. Ер нь энэ нүүрнийх нь гоо үзэсгэлэнгийнх нь бараг л 70-80% нь ингээд нүднийхээ энэ хэсэгт ингээд явж идэг учраас тэр нүдэд алтлах нэг дургу байдаг юм болов уу? Тэ? Магадгүй шүү дээ. За ингээд дараачих нь хамгийн сүүлийнх нь бол хар шилэн трико. Хар шилэн трикотой хүн ер нь би 4 жил болоход нэг ч удаа болов. Ер нь хараагүй те. Ер нь хар шилэн трикотой эмэгтэйг хараагүй. Өнгөгүй аль эсвэл юм урт аймс өмсдөг ч юм уу те тиймэрхүү байдаг. Эсвэл бүр юм бараан тонтой зүгээр хар трико энэ төр өмсдөг. Тэрнээс шиг нэг тийм нимгэн тийм гоё хар шилэн трико байдаг да нэг удаа өмсөд шууд хөвөрчдөг те тиймэрхүү гоё тийм трикотой хүн ерөөсөө хараагүй. Тэр миний яг амьдарч байгаа нутаг орон болон явж байгаа газруудтай холбоотой ах. Би ч одоо ингээл дандаа л нэг хүүхдийн чаавал цэцэрлэг сургууль гэр орон өөрийнхөө ажил төрөлгээл нэг тийм л газраар явж байгаа. Тэгтээ мэдээж тэгэл бас ганц нэг явна. Тэгтээ харж байгаагүй. Орой өдөш бас тийм юмар гоё гангараад явдаг гоё залуучууд байдаг. Тийм газруудаар нь явдаггүй учраас ингэж ярих нь өрөөсгөл байхыг үгүйсэхгүй. Энэ дараагийн мэмчлэгийг нэртлээдсэн тааш та баярлалаа. Дараагийн мэмчлэг болтол баяр таа.